За өнөөдрийн хичээлээр толгуурлын талаар авч үзье. C6H5, CH3 гэсэн томьёотой. За толгуурлын молекулын бүтэц, физик шинж чанар гаргах арга, химийн шинж чанар, хэрэглээний талаар танилцъя. Мягмар Сөрмөгч байна. Бензолын цагиргийн нэг устөрөгчийн атомыг нь метил радикалаар халахад үүссэн энэхүү нэгдлийг толгуул гэдэг байна. За энэ нь C6H5, CH3 гэсэн ерөнхий томьёотой. За дэлгэрэнгүй томьёоны энэ тарагдж байна. За бензолын цагиргийг мөн ийм хураангуй байдлаар бичиж болно. За толгуул нь ерөнхийдөө ароматик нүүрс устөрөгч болон бензолын гомлоогийн нэг гишүү юм аа. Бензолын гомлоогийн гишүүдийн ерөнхий томьёо нь CnH 2n-ээс хасах нь 6 гэсэн ерөнхий томьёотой байдаг. Гэхдээ энд n нь бол 6-аас их байх ёстой. За толгуурлын халагч бүлэг нь 1-р нүүрсрэгчийн атом дээрээ бол байрласан. Хайлах температур нь хасах 95 градус, буслах температур нь 110.6 градус буцалдаг. За ерөнхийдөө ихэвчлэн ийм хүрэн өнгийн шилэн савладаг, шингэн төлөвтэй, галан идэвхтэй бодис байна. Толгуурлын молекулын загварыг энд бол харуулсан байна. За энд нь метил бүлэг, энд нь фенил радикалыг харуулсан байна. За толгуурлыг гаргаа авахдаа нэгдүгээрт нь метил циклогексаныг дэгидрэгэнжүүлэх урвалаар гаргаж болно. За жишээлбэл энэ 6C циклогексан. Гэхдээ энд нь нэг метил халагч бүлэг байна, тийм үү? За дэгидрэгэнжүүлнэ гэдэг нь устөрөгчин салгана гэсэн үг, тийм. За тэгэхээр циклогексан маань ароматик цагираг болж хуурсан байна, тийм. Фенил бүлэг болоод хуурсан байна шүү дээ. За ингээд толгуул болон устөрөгч бол ялгардаг байгаа. Толгуулыг мөн хансан нүүрс устөрөгчөөс гаргаж болно. За жишээлбэл гептаныг дэгидрэгэнжүүлэх урвалд оруулж байна, тий. За ингээд устөрөгчөө алдах учраас дэгидрэгэнжих урвал байна. За мөн энэтэй зэрэгцээд цагирагчих болон ароматик цагирах үүсэх урвал зэрэгцэн явагддаг байгаа. За урвалын үед толгуулаас гадна устөрөгч ялгарч урвал явагддаг. Толгуурлын гол химийн шинж чанар буюу чанарын урвал нь калиум перманганатын уусамлаар хялбархан эсэлдэх байдаг. За толгуул нь ерөнхийдөө фенилийн радикал болон метил радикалаас тогтсон байгаа, тийм. За тэгтэл калиум перманганатаар фенил радикал нь эсэлдэх урвалд орохгүй, зөвхөн метилийн бүлэг нь хялбархан эсэлдэх урвалд ордог байна. За жишээлбэл 3 атом хүчил төрөгчийг шингээгээд бензоины хүчил болтлоо эсэлдэж байна. За энд үүсэж байгаа C6H5 COOH-ыг бензоины хүчил гэх нь COOH гэсэн энэхүү бүлгийг карбоксил бүлэг гэж нэрлэдэг байна. За тэгвэл ээжтэй калиум перманганат маань ийм ягаан өнгөтэй уусмал, тийм. Энэхүү уусмал дундуур толгуулыг нэвтрүүлэхэд урвал явагдсан нь яаж илэрж байна гэхээр уусмлын өнгө ягаанасаа бүдэгрээд бүр ингээд арилдаг болох нь байна, тийм. За энэ нь химийн урвал явагдсныг илэрхийлж байна. За тэгвэл калиум перманганаттай урвалыг толгуултай хамт хүчлэг орчинд бол явуулж болох нь байна, тийм. За энэ хүчлэг орчинд явуулахад бензоины хүчил үүсгээс гадна манганы сульфат, калиум сульфат ус үсгээд урвал явагдах нь. Харин саармаг орчинд толгуулыг калиум перманганаттай урвалд оруулахад бензоины хүчлийн калиум давс тэгээд манганы оксид, калий OH ус үсдэг болох нь харагдана. За ингээд калиум перманганатаар эсэлдэх урвал нь зөвхөн метил радикал дээр явагдаж байгаа нь онцлог байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ нь толгуурлын химийн шинж чанарыг харуулдаг гол урвалын тэгтгэл байна. Толгуурлын дараагийн химийн шинж чанар нь хялбархан нитроч урвалд ордог. За бензол бол дангаараа C6H6 гэсэн томьёотой, тийм үү? Гэтэл энд фенил радикал дээр толгуул дээр метил радикал орж ирснээс энэ бензолын цагиргийн бат бэх байдлыг бол алдагдуулж өгдөг. За азотын хүчил буюу HNO2 гэж тэмдэглэсэн байна, тийм. Азотын хүчил нь HNO3 байгаа шүү дээ. За 3 бол азотын хүчилтэй хөхрийн хүчлийн орчинд урвалд орох нь гэхдээ бас температураар халааж үйлчлэх нь байна, тий. За ингэсэн тохиолдолд 2, 4, 6 тэрийн нитро толгуул гэдэг нэгдэл үүсдэг байна. За ингээд мөн урвалын дагалдах бүтээгдэхүүн нь ус ялгарсан болохыг харж байна. За энэ метил бүлгийн туслалцаатайгаар толгуул нь нитроч урвал ордог байна.
За толгуурлыг техник болон үйлдвэрлэлд маш ихээр ашигладаг. За хамгийн их хэрэглээ нь болохоор лак будаг, шингэрүүлэгч, цавуу үйлдвэрлэхэд уусгагч болгож ашигладаг байгаа. Яагаад гэхээр будгийг нэмгэн түрхэх, хурдан хатахад нь толгуул маш сайн тусалдаг. Мөн будгийн гадаргууг гөлөөр толгор болгож өгдөг байна. За мөн дотоод шаталтад хөдөлгүүрт бензиний октоны тоог нэмэгдүүлж шаталтыг эрчимжүүлэхэд бол тусалдаг байна. За хумсны салбанд будгийг жигд түрхэх, толгор харагдуулахад ашиглахаас гадна хумсны будгийг арилгахад бол ашигладаг байгаа. За толгуурлын өндөр концентрац нь төв мэдрэлийн систем, бөөр, элэг дархлааны системд бол сөргөөр нөлөөлдөг. Ийм учраас толгууртай харьцан ажиллаж байгаа хүмүүс химийн аюулгүй байдлын зөвлөгөөгөө бол дагаа ажиллах хэрэгтэй. За толгуурлын аюулгүй хор аюулын лавлах мэдээлэл болон түүнтэй хэрхэн аюулгүй ажиллах вэ гэсэн талаар нэмэлт сургалт мэдээлэл авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. За өнөөдрийн хичээлээр ерөнхийдөө толгуур нь C6H5, CH3 гэсэн томьёотой ердийн төлөвт шингэн төлөвт байдаг. Галын аюултай, тэгээ уусгагчаар маш их хэмжээгээр ашиглагддаг нэгдэл гэж танилцлаа. За мөн толгуурлын чанарын урвал нь калиум перманганатаар эсэлдэх урвалууд байна. За мөн толгуул нь азотын хүчил болон хөхрийн хүчлийн орчинд тодорхой халаалтын доор нитрожих урвалд ороод тэрийн нитро толгуул үүсгдэг зэрэгтэй танилцлаа. За мөн химийн хичээлийн сургалт мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл 9813 3311 дугаарт өөрийнхөө сонирхсан сэдвээр хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.